За эрхэм хүндүүд үзэгчтэй холбогдлон сонирхох та бүхний эснээ танил болсон Дорнодын дайчин хүү Хинзээ болон One Team клубын тамирчин Мөнх Жаргал гарч ирээд байна. Мөнх Жаргалын хувьд бол босоо талаа сайтай олон Монгол улсын олон босоо талааны тэмцээнүүдэд орсон. Энэ хоёрын талаа бол ер нь бол босоогоос явах болов уу гэж бодсон. Шууд хөтөө байрлал шилжлээ. За Мөнх Жаргалын хувьд бол хамгаалтыг бол эвтэйх авчихсан байна. Эндээсээ бол Хинзээгийн хувьд толгой дээр нь гараа гаргаж ирээд дараад байрлалаа ахиулах боломжтой байсан боловч Мөнх Жаргал амжаад сайхан фул гард буюу бүтэн хамгаалтын байрлал аваад тулаан цааш үргэлжилж байна. За өнөөдөр бол Баянгор аймагт зохион байгуулж байгаа MJL1 Fighting Championship холбоо маань 17 удаагийн 70 кг хэмжээний бүсний аваргын төлөө тэмцээн зохион байгуулж байна. Баянгор аймагаас бол маш олон сайн тамирчид бол төрөн гарч ирж байгаа. MJL холбоонд хамгийн олон тамирчид нь өрсөлдөж байгаа аймгаар тодорхойд байгаа. Хоёрч MJL1-ы аварга төрөн гарсан 77 кг хэмжээний аварга Бат Сүмбэрл 57 кг хэмжээний Ринцэнгийн отон толгоноор бол одоо бол Америкт тулаанаа хийж явна. За хөлийн гурвалжин болт аваад гарцаа ахиулж байна. За эндээс гараа татаад иргэсэ. За Хинзээ мултрах гад хийчээ. За мултраа толгойн мултраа дээр нь ирчлээ. За өвдөг явсан Мөнх Жаргал. За урд гар явахт нь хойд гард авуулаад Мөнх Жаргал оновчтой цохилт хийж байна. За Хинзээ доороос Магри чилээ. За Хинзээ цөмөрж аваад голоор нэг шулуун хойд гарын шулуун цохилт хийлээ. Мөнх Жаргал бол зайгаа мэдрээд өөрийнхөө биеийн цэцэг бол ашиглаад бас босоогоос эвтэйхэн ой тоглолтгоо бас. За хойд гарын уулангад урд гар хажуу татаад өвдөг явсан мэдрээд Хинзээ унгаагаад авлаа. За сайд байралтаа. За энэ дээрээс бол маунт руу шилжих гээд өвдгөрөө хөвлий дээр нь дараад илүүрхсэн байдалтай нэг хэвтээд бол за эсвэт ирэх гээд нэг үдсэн. Арай би энэ хоорондоо наалдаагүй байсан болохоор амжилтгүй боллоо. За full guard-аар body triangle арай хавчаад сайхан ингэ хамгаалаад байна. Мөнх Жаргал уул нь одоо эндээс нэг butterfly буюу ерөөхдөө хамгаалалт хийгээд таацрын жиж өшгөлөөд уул нь гарах боломж бас харагдчих واخ юм. За Хинзээ дээрээс нь цогцолтууд явж байна. За гиз толгой холбоо зохиод явж байна Хинзээгийн хувьд бас. За энэхүү Баянгор аймагт болж байгаа MJL1 Fighting Championship холбооны маань тэмцээнийг махал захиралтай Үүзэн тал компани ивент тэтгэж явуулж байгаа. Баянгор аймгийн үзэгч холбогдлын сонирхч бүхэндээ энэ төлбөргүйгээр холбогдлын сурчлан таниулж байгаа ийм сайхан үйл ажиллагаа явж байна. За гиз толгой холбоо толгойд хажуу зогссон Хинзээ. За эсвэг түргээд толгойг нь татаад дээр нь гаргасан хүмүүс алдчихлаа, ардаа алдлаа. За Мөнх Жаргал бас би ч гэсэн барилднаа гэж үзэж байна. Ард нь гарчлаа. Энэ хоёрын дулаан бол холбогдлооны олон техникүүдийг харуулсан бас сонирхолтой дулаан гарч байна. Хоёулаа туршлагатай тамирчид. За
Хөвдөө талаанд бол ер нь бол ингээ байрал булаацалтна гэдэг бол маш их мэдрэмж ухаан зарсан. За одоо яг нуруугаар нь тэрвэрэд суган доогоор нь гараа оруулаад хамгаалж байна. За цаг дуусахад 10 секунд дутуу байна. Эхний 1-р үе өндөрлөхөд ойрхон болжээ үзэгчтэй. За хөлийн тэр ангил түрүү мөнх жоргол хөлийн тэр ангил авсан. За цаг дуусгаалдад бас нэлээд гүнзгий хөлийн гурвалжин болт аваад цаг дууслаа. За 2-р үе эхэлсэн. Хоёр тамирчин бол маш гоё урам нөхнүүдийг уралдуулан тулдаж байна. Холимог талааны мөхүүдийг. За. Түрүү 1-р үе бол нэлээд өндөр темптэй явчлаа. За урд гарын хажуу зохилтууд аль аль нь онсон. За. Босоогоос ирнэ. Тулаа үргэлжлээд явж байна хэрхэн үзэгчтэй. За урд төлөм майгэр хийгээд яг энэ давсагны дээд хэсэг чийгт бол бас нэлээд эвгүй ордог байгаа. За тэрийг мэдэрсэн хойдгаар шулуун яваад урдгаар гидсэн зөгч байна мөнх жорглоос. За урдгаар хажуудаа цуураад хойдгаар шулуун зөгч байна мөнх жоргол. Харин хинзээ бол дохоод барилдаад явбал бас барилдааны ур чадвар арай жоох илүү юм уу гэж анзаарчихсан. За хоёр тамирчин өстой гоё. Тэг нэг үзүүлж байна. Мутагийн тамирчид бол энэ үед нь катан хийгээд хөл төмрөөд оронгууд гидсэнд жийдэг байгаа. Хоёр тамирчид маань сайхан техникүүд үзүүл. За доороос урдгаар доороос зөхөд хажуу зөхөө явсан мөнх жоргол. Хинзээ гар буугаад байх шиг байх юм. Шууд цөмөрж ирнэ. Ороод зохиод явж байна. За босоогоос бол мөнх жоргол туршлагатай л да. Маш олон тэмцээнд оролцож байсан. Олон ч медаль авч байсан. За кадан буюу гадны талаас, хөлийн гадны талаас шилбэр өсгөж байна. За хинзэгийн энэ мэдрэмж болно бас үнэхээр гоё. Өөрийнх нь энэ тулааны сэтгэмж тайван байдаг. Тулааны айку гэж ярьдаг да. Хөлөөр кадан хийгээд гадна талаас хөлөөр өсгөлөнгүүтээ дахиад тэр өсгсөн хөлөөрөө гизрүүж хийж зайгаа авч байгаа. Тэр бол ерөөсөө өөрийнх нь мэдрэмж гарч байгаа. Харагдаж байна. За урдгүл хажуу гидсэнд өсгөлөөд араас нь гар явуулсан. Мөнх жоргол мэдрээд урд гар хажуу татаад хамгаалсан. За за гар явахт нь давхар хамаад орлоо хинзээ. Мөнх жоргол хөлөө жоохон жигээд хамгаалал бас гарчгаа. За жигээд гарсан хамгаалалтаа амжилттай хийлээ. За өөрөө давуу байдалтай болоод луг нь уургалаад дарсан. За ер нь бол мөнх жоргол зайнаас тоглох гээд байгаа нь анзаарч байна. Тэр нь ч өөрт нь эвтэйхэн баг шиг байна. За урдгаар тулгалтсан. За ардуур нь нуруугаар нь тэврээд ардуур нь мордоо дээр нь туссан. За маунт байрлал аваад дээрээс нь ground and pound явах гэж тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний 2 дугаар өндөрлөхөд минут 47 секунд үлдсэн байна. За тэр толгойн дугуур нь гараа оруулаад тэр гарын цагталж барих гэж үзэж байна. Бас ер нь бол мэдрэмжтэй байна. За мөнх жоргол бол толгооноос нь татаж хамгаалж байгааг та бүхэн харж байгаа бах. За ground and pound явсан. За толгойг нь гарын дарж агаад ground and pound явж ин хинзээгээс. За мөнх жоргол толгоогоо хамгаалаад зөрүүлж довтлогоо бас хийж байна. За хөлийн triangle авсан. Хөлийн гурвалжин болсон. Түрүү 1-р үед яг ийм болтын барьц аваад алсан толгойг нь татаад дарж байна. За энэ бол яг хоолонд маш эвгүй болт ордог. Толгойг нь одоо татах юм бол мөнх жоргол болт орно гэсэн.
Мөч жаргал ажиллаад байна. Зөв хамгаалж байна. Одоо гарыг бол тэр алдсан гараа бол гадна тийш нь гаргаад хамгаалж байгаа юм байна. За хинзээ бол одоо таазаа өгөөд толгойг нь татах юм бол болт бол орно. За болтоос гараад мөч жаргал грандом паунд авсан. Яг triangle алдахад бол ер нь бол хоёр хөл дөрөө босч ингэж хамгаалдаг. Маш зөв хамгаалт байлаа. За ингээ хөл. За цаг дууслаа. Холимогдлааны бүхий л арга техник хэрэгэлсэн гайхамшигтай талаан болж байна үзэгчтэй. За 3 дугаар үе эхэлсэн. За хоёр тамирчин. За хинзээ жоохон амьсгал өндөр байна уу да гэж харагдаж байна. Хамаа хангаагаад байна. Кята ихт нь бас өсгөлсөн хөлийн яриад хойдгаар яваад бас онж байна. Амжилттай зөвлөлт хийж байна. За мөч жаргал бас гар буугаад байна. Түрүүн бас нэг ингэж хуурж агаад хойдгаар бас оноод байсан. За тамирчид ерөөхдөө бол бас за урд гарын хажуу цохилт мөч жаргалын урд гарын хажуу цохилт онсон гапн салж байна. Ам ангаагаад байхаар энэ бол иймэрхүү тохиолдлууд гардаг байгаа. Шүтний хамгаалт унссан. За хоёр тамирчид маань би энийгээ нэлээд хүлээж тоглоод байгаа чи түрүүн бол хоёр үе бол үнэхээр амар тоглолоо. Өндөр темптэй, амьсгаа өндөр тоглолт боллоо. За урд гар хатахт нь гаргаад хойдгаар хинзээгээс очсон. За доороос өгсөн. Онсон урд гар хатгаад мөч жаргал салж байна. За босоос түрүүний хийсэн урд гар хажуу гидсэнд яваад хойдгаар шидэж байна. Бас хойдгаар шулуун зогсон. Яг очиод мөргөөд урагшаа довтлогоо хийх гэж явж таарлаа хинзээг. За холбосон цохилтууд явсан. Майгери жигт нь хөлийн дагаж ороод хойдгаараас хажуу зогсон. За хинзээ дуудаж ин мөч жаргалыг зайндаа оруулах гэж ер нь бол ойрхон зайнаас тулаад үзчихээ л гэж ер нь бол мөч жаргал бол ер нь зайгаа мэдрээд бас ер нь монжоод байна. За шүүгч үргэлжлүүл гэсэн. Мөч жаргал бол амжир хэрэгтний хамгаалт руу заасан бол шүүгч үргэлжлүүлээд талаа үргэлжилсэн. Ямар ч байсан тийм цохилт бол ороогүй юм шиг байна зэрэгтэнд. За урд гараар хатгаад мөч жаргал явж байна. Доороос нь түрүүн хинзээ яг энийг хийгээдсэн. Урд гар явахт нь доороос нь цөхөж өшгөлөөд хажуу зогсон. Урд гар хажуу зогсон цохилт нь болоод байгаа юм байна. Ер нь бол комбинацууд буюу одоо холбосон цохилтууд маш амжилттай яваад байна. Би үүнд хоёулаа туршлагатай тамирчин учраас үзүүчтэй сайхан дулаан гарч байна. Урд гар хатахт нь гаргаад хойд гар хажуу татж байна. За талаа солихт нь яг хажуу зохиод онж байна. За дуудаад байна. Урд гар хатглаа мөч жаргал. Урд гар хатгаад яваад байна. За хойд гар доороос зохиод хажуу зогч байна. Ер нь бол гарын олон маневр зохилттой байна мөч жаргал. За урд гар хатгаад хойд гар зогсон. За мөч жаргал бол ер нь бол монжчлоо. Сайхан хоолыг тулааныг үзүүлж байна. Хинзээгийн хувьд бол яг өөрийнх нь зохилтын зай орж ирэхгүй байх шиг байна. Тэгээд дуудаад зайндаа орох гээд шахаад яваад байгаа харагдаж байна. За тулааны шийдвэрлэх 3 дугаар үе дуусахад 1 минутын хугацаа тавьсан. Түрүүний энэ хойд гарын савж хажуу зогсон цохилт ер нь бол оноод байна хинзээгээс зогсон. За ер нь бол урд гар хатахт нь хоёр цохилт бол бэлэн мөч жаргалаас яваад байна.
маш олон цагийн бэлтгэл дээр ирнэ суудаг энэ рефлекс гэж хэлж болно. За урдгаар хажуу зогтон хинзээ урдгаар шулуун зохиод хойд гараас холбоо зогсон зохилт амжилттай боллоо. За урдгаараар зогсож байгаа юм шиг хуураад хойд гараас шулуун зогсчихон мөг жаргал. За хоёр тамирчин ер нь бол тулааны дэмжээнээр ухаанаа зарж тулж байна да. За шийдвэрлэх 3 дугаар үеийнх өндөрлөж байна. Хэдхэн мөчийн дараа ялагч тодорхойлноо зэгчтэй. Дэмжээл One Fighting Championship 17 61 кг-ийн жингэд чансаа хөлөг тулааныг өндөрлөж байна. Ингээд шүүгчдийн шийдвэрийг хүлээж байна. Шүүгчдийн шийдвэрийг харъя. Үнэхээр гал гарсан тулаануудаар өнөөдрийн манай энэхүү 17 дахь бүсний авраг эхлэж байна. Ингээд тун удахгүй шүүгчдийн шийдвэр гаргах тул чимээ чагна бүгдээрээ хүлээсэй. Fighting Championship 17 61 кг-ийн жингийн шүүгчдийн үнэлгээ гарсан байна. За нэгдүгээр шүүгч Цэнхэр болонд 28, Улаан болонд 29. Хоёрдугаар шүүгч Цэнхэр болонд 29, Улаан болонд 28. Гуравдугаар шүүгч Цэнхэр болонд 30 оноо, Улаан болонд 29 оноо. Ингээд Цэнхэр болонгийн тамирчин алд авч байна. MGL One Fighting Championship 17 Холбог тулааны 61 дугаар килограммын чансаа хөлөг тулаанд Цэнхэр болонгоос Оюун Ундраа групп, Ширэмбэлэг клуб, One Team клубын тамирчин Бацух Овогтой Мөнх Жаргал. Жаргалаа. Энэхүү тулаанд хийсэн сэтгэгдлийг тань сонсъё. Маш их өндөр байна. Юуны өмнө эхлээд энэ хорвоо төрүүлж ирсэн. Ээжтэй тандаа хайртай шүү гэж хэлмээр байна. Дараа нь Ширэмбэлийн клубын тасгалжуулагч багш Төрөө тогштой маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бас One Team клубын тасгалжуулагч Шагдрын Ганбаатар багштай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ Ихэрбэлийн клубын Ганзараг ахтай маш их баярлалаа. Булчин Барс Чока багштай маш их баярлалаа. Тэгээ өшөө бас нэмж хэлэх зөндөө их улсууд байна. Тэгээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ сар хүрэхгүй хугацаанд бэлтгэл хийгээд ороод бас яалтай болсон маш их баяртай байна. Баярлалаа. Ингээд мөнх жаргалын шагналыг гардуулах хэмээн Баянгар аймгийн тагнуулын хэлцэн дарга Эрхэм ноён Мэнд баяр. Хамтран зохион байгуулагч Баянгар аймгийн спорт хороо Баянгар аймаг дахь цагдаагийн газар дэмжигч байгууллагаар тод гялал зураатай спортын хувцсны TG үйлдвэр тэмцээний ивент тэтгэгч Үйзэн тал хязгаардагдвал хариуцлагатай компани. Ингээд 66 кг-ийн жингийн. За та бүхэн Америк ирээ. За энэ жил мөн Тагнуулын эрхийн газрын Баянгар аймаг дахь хэлтсийн түүхт 80 жилийн өмнө тохиож байгаа. Тэгээ энэ түүхт 80 жилийн ойгоор бас одоо тэмцээнд амжилт гаргана. Тулаандаа ялт байгуулсан танд бас баяр хүргэе. Тэгээд хэлцийнхаа 80 жилийн ойн сүвнэрийг одоо танд бэлэг дурсгалын зүйлийг одоо танд гардуулъя. Танд цаашдын спортын өндөр амжилт хүсье. Төв дэлхийн олон дэвжээ танд хүлээж байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Баяр хүргэе. Баярлалаа. MGL One Championship 17 66 кг-ийн жингийн чансаа хөлөх тулаанд ялалт байгуулсан Цэнхэр болонгийн тамирчин Бацухын Мөнх Жаргал.